Ер нь ширээний теннис гэлтгүй спортоор хичээснээр одоо хүний төлөвшөлд айгүй их нөлөөлдөг л дөө. Одоо жишээ нь маа теннисэнд би өөрөө ч юм уу те одоо теннисээр хичээллээгүй бол ямар ч юм байх байсан юм бэлээ те. Одоо ингээд муу замаар явцсан хүмүүс их байдаг шүү дээ. Тийм хүмүүс яг 10 жилдээ ч юм уу баг бахтай тийм жоохон тийм хүмүүс одоо спортоор хичээснээр айгүй тийм зөв зам руугаа амьдралынхаа төлөө гэсэн зорилготой болж эхэлдэг л дээ. Санаа намайг Болдоочийн Баатар сургуульд би Монгол Улсын сургуулийн бизнесийн сургуулийн санхүү менежментийн ангид суралцдаг. Энэ жил төгсөх курсээ явуулсан байгаа. Тэгээд ээж дүүгийн хамт амьдардаг. Анх 2003 онд орсон. 9 настай гэсэн. 9 настай анх теннисний спортоор хичээлдэг. Анх манай өвөө маань намайг теннисэнд оруулах гэж ярьдаг байсан л да бага. Манай өвөө минь ширээний теннисний шүүгч хүн байсан. Тэгээд найз нь болохоор Отгонбаатар гээд мастер ах байсан л та теннисний. Тэгээд одоо яг өөрийнхөө ачийг теннисэнд оруулсан байна. Одоо өвөө нь бас хүүгээ ширээний теннисэнд оруулнаа гэж ярьдаг байсан. Тэгэл ер нь тэгсний дараахан одоо тэр сургууль дээр манай багш ирээл тэгэл ер нь зам шулуутсан да. Тэгээд хойд болохоор жоохон байсныг хэлэхгүй талбайн теннис тоглох гэж хэлсэн. Яг гэвэл нэг теннис тоглож үзсэн чинь айгүй тийм жижигхэн санагддаг юм. Тэгээд талбайн теннис нь айгүй том болохоор амархан санагдав. Би талбайн теннис тоглох юм. Тэгээд хэсэг хугацаа үргэлжлэхийн дараа сургуультай ойрхон хөдөөд нэгдээд анх теннисээр хичээлж байсан. За ингээд ширээний теннисний хавч клуб дээр ирлээ. За манай клуб болохоор 2005 онд анх нэгжсэн. Хуучин Stars гэдэг клуб байсан. Тэгээд Stars клубын суурин дээр нэгдээд одоо манай шгшээ болгон ерөнхийдөө одоо Монгол улсын бүх одоо теннис тоглодог хүмүүс маань энэ клуб дээрээ суулардаг. Тэгээд одоо бэлтгэл рүү орох гэж байна. За теннисний спорт маань Аз, Европ гэсэн хоёр барилт байгаа. Үндсэн хоёр барилт байдаг. Нэг нь болохоор үзгэн буюу манайхны заншнаар үзгэн буюу Аз барилт. Тэр нь одоо ингэж барьдаг. Үзэг шиг ингэж барьж гэнэ гэсэн үг. Тийм ингээд нэг талаараа ингэж харилцсан гэсэн үг. 10 талаас зүүн талаас. Нөгөөх нь болохоор европчуудын дэлгэрүүлсэн барилт буюу юм Европ барилт байдаг. Энэ болохоор ингээ хоёр талаараа харилцах давуу талуудтай. Гэхдээ сүүлийн үед болохоор одоо ингээд Аз ч гэсэн үзгэн барилт ч гэсэн ингээд энэ талаараа ингээ хойгоороо тоглох шинэ тийм техник орж ирсэн. Аль барилтаар нь даш тоглосон? Би болохоор Европ барилтаараа барьдаг. Боо баярлалаа. Нэг хараад боо баярлалаа. Бисээ зүгээ өдөрт гэж чаддаг юм уу? Тооцолтой болж. Хамгийн хайртай медаль ба. Нөгөө мөнгөн медаль ба. За хамгийн анхны медаль гэвэл энэ байна. За 2003 онд яг анх ороод хүүхдийн баярын тэмцээн гэдээ болж ирсэн. Тэгэхээр одоо 10 настайдаа хүүхдийн баярын тэмцээнд 6 сарын 1-ний тэмцээнд ороод төрүүлээд алтан медаль авч ирсэн. Нөгөө хамгийн анхны мөнгөн медаль маань энэ байна. 2005 онд Швед улсад болж ирсэн тэмцээнээс. Тэ хожигдсон боловч маш их баяртайгаар авч ирсэн медаль маань байгаа. Хамгийн хурам зориг өгдөг зүйл гэвэл манай гэр бүлийнхэн л байна. Одоо ингээл заалан тэмцээний өмнө за сайн тоглоно шүү гэж хэлсэн. Эсвэл амжилт гаргаараа амжилт хүсэгээл хэлсэн хүн болгоны үг айгүй их хурам зориг болж өгдөг л дөө. Найз нөхдөд хувьд бол одоо ингээл 10 жилийн өмнө 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 10
Ер нь дээлнийх одоо хүн болгонд ингээл 10 жилийн найзууд, их сургуулийн найзууд, байрны найзууд гэл байдаг шүү дээ. Миний хувьд болохоор ихэнх сайн найзууд маань теннисийн найзууд маань байдаг. Тэгэл угаасаа теннистэй ингээл багасаа холбогдоо явцсан учраас тэр юм уу. Одоо ингээл бүх ойр дотны ихэнх хүмүүс маань теннисний хүмүүс байгаа. Тэр дотор одоо миний нэг гарын 5 уруунд багтах хэдхэн найз маань байдаг л та. Тэгээд бид нар хоорондоо ширээний ард болохоор дайснууд тэгээ бусд үед нь сайхан амьдралын сайн найзууд байж чаддаг. Анх би болохоор 4 алт 3 хүрэл медальтай 7 медальтай байсан байхгүй. Мөнгөн медаль авахгүй. Тэгээд мөнгөн медаль авахыг ер нь дотроо битүүгэндээ хүсдэг. Би анх 2005 онд Шведэд болсон. Шведийн Карлсбургт болсон. Хүүхдийн олон улсын тэмцээнд очиод тэгээ насандаа аврагын төлөө гарч ирсэн л дээ. Тэгээд нэг Шведийн хүүхдтэй тоглоод адил хоёр болоод нэлээд лүгэ авахтаа тоглож байгаа зүйл нь хожигдсон. Тэгээ уг нь хожигдсон чинь ингээд нэг сэтгэл дундуур үйдэж шүү дээ. Тийм биш байгаагүй. Анхны мөнгөн медаль болохоор ч тэгээд гадаадаас авсан болохоор ч сэтгэл ингээд хангалуун байсан. Тийм ч учраас хайртай медаль байна. Манай ширээний теннисний спорт бол ер нь ингээд яг үнийг хэлэхэд айгүй тийм хэцүү спорт л тоо. Хэцүү тийм нарийн спорт гэдэг. Яагаад тэгэхээр одоо жишээ нь зарим спортын төрөл тодорхой хэмжээнд нэг хэдэн жил чимтэй 6-7 жил болоод гэхэд амжилт гаргадаг бай. Теннисний спорт бол дор хаяж 10 хэдэн жил бэлтгэл хийж ийж тэгээд өдрийн 5-6 цагаас доош тийм бэлтгэлийг 10 хэдэн жил хийж ийж дэлхийн одоо топ зэрэглэлийн тамирчин болдог. Энэ тамирчин болгонд л олон багш байгаа. Миний хувьд чинь хамгийн анх багшж байсан багш маань одоо Швед улсад амьдардаг. Алтан үед багш маань байдаг. Өдлөө яг хойд солонгосоос ирсэн манай Чоо багш гэдэг багш маань байгаа. Тэр багшаас хэдэн жил их юм сурч мэдсэн. Бэлтгэл хийж байхдаа чи спортаар уралдаад медаль авч ирсэн гэсэн чинь тэр талаараа ярьж байгаа л ярьчихгүй. Уралдаатаа. Тэггүй л үү марафоноос ч үү. Үгүй гэсэн. Юу хөөмөө. Тэгээд лидмастер болохоор анх 14 настай авч ирсэн. Айл орнд ямар улсын тэмцээнд оролцоод лидмастер гэдэг цолыг авчихсан байна. Лидмастер цолыг болохоор Монголын өсвөрийн улсын арга авч иж үрчдэг л дээ. Тэгээд миний хувьд болохоор 13-14 наснда 2 удаа 2 дугаар байранд орж хөгжснөөр лидмастерын бодолд хандчихсан. Айл 9 настайгаас ихээр ч одоо 10 жил тэмцээнд орсон гэхээр хоолны гэдэгс хэцүү. Эдгээр жилийн улсын арга мөн эдгээр жилийн Токиогийн багийн дэлхийн арга байгаа. Тэгээд улсын аргын дараа бид бэлтгэлтэй гараад угаасаа жилийн бэлтгэлтэй байсан. Тэгээд Токиогийн дэлхийн аргад орж ирсэн. Сүүлийн 2 тэмцээн гэвэл энэ 2 байна. Тэгээд марцдгүй сургаал гэвэл тэгэл манай багшийн маань хэлдэг юу байдаг л та. Өөрөө давтал гэж. Бүх юм өөрөө удирдах гэдэг юм. Тэгвэл хүний удирдлагаар хүний тоглолтоор тоглолвол очиод хэцүү. Одоо ингээл тэмцээний сураг дуулаад хямрж эхэлнэ шүү дээ. Тэгэл хожигчул яана хүн болгон тамирчин болгонд байдаг асуудал. Гэхдээ хэн тэрийг зөв удирдах чадсан нь сайн амжилт үзүүлдэг. Байсныг нөөхөө. Тий. Мэдээж нуун. Зарим хүмүүс ил байдаг л та. Зарим хүмүүс далд байдаг. Далд байдаг хүмүүс их зүүн байдаг. Яах гэдэг нь мэддэггүй те. Зүгээр ихтэй дотор амар сандарч идэг. Явж амирчуунд ямар ч спортлонд ер нь ялангуяа теннисний спорт бол сэтгэл зүй асар өндөр үүрэгтэй л те. Ганцаараа юу? Хаяа ганцаараа авах гоё шүү дээ. Тий, ялангуяа тэмцээнд хожигчод ганцаараа суух их дуртай. Дуртайч байх уу. Тэгээ тэмцээнд хожигчсны дараа ингээл хүн амьтантай хамт байхаар уураад идэв. Хамгийн урт хугацаа гэвэл 2 жилийн өмнөх лигийн үеэр юм байна. Яг лиг манай лиг 2 сар гараа үргэлжилдэг. Тэгэхэд бол нэг сар гаруй хугацаанд нь мөр маань бэртэлтэй байнгын одоо өвчин намдах тариа хэлгэж тоглож исэн. Тэр үйл айгүй хэцүү байсан да. Хамгийн үн цэнтэй цом гэвэл ер нь юмны хамгийн ихний зүйл үн цэнтэй санагдтыг. Одоо миний одоо хамгийн ихний цом энэ байна л да. Одоо Соломон клуб гээд 2007 онд ингээд 2007 онд анх авч ирсэн. Ийм хамгийн анхны маань цом байна. Энэ цом л одоо хамгийн үн цэнтэй цом доо. За энэ болохоор одоо Grand Fin гэдэг одоо байгууллагаас зохион байгуулсан. Улсын аваргын 2010 оны цом байна.
Одоо тэгээд Ваалт нар гэдэг тамирчнаас хойш хятад ер нь эзэрхийлжтэй л дээ. Тэгээ одоогор болохоор яг тийм Монголын төвшөнд ийм сэтгэл зүйчүүд, тамирчдын сэтгэл зүйчд маш ховор байна л да. Тийм болохоор энэ дээр маш анхаарал одоо сэтгэл зүйч маань олон болоод одоо тамирчин хүмүүс маш хэрэгтэй зүйл л дээ. Найзтай бильярд зохих дуртай. Одоо залуу хүн байна гэж бодоод ирч хүчтэй явах хэлчихэдэг те. Тэр үе бол айгүй сайхан шүү дээ. Монголиа гэдэг нэр одоо миний нэрнээс илүү гоё сонсогддог. Одоо чинь Монгол тэмцээнд ороод за төрүүлсэн тамирчин Баатар сүрэн гээл дуудуулахаас илүү гадаадд тэмцээнд ороод Монголиа гэдэг нэр дуудуулаад явхад илүү гоё байдаг. За ойрын хугацааны мөрөгдөл одоо зорилго гэвэл сургуулаа төгсөөд одоо амьдралынхаа карьерийг одоо сайхан эхлүүлэхийг мөрөдж байна да. Ер нь ширээний теннис гэлтгүй спортоор хичээснээр одоо хүний төлөвшөл айгүй их нөлөөлдөг л дөө. Одоо чинь маа теннисэнд ч би өөрөө ч юм уу те одоо теннисээр хичээллээгүй бол ямар ч юм байх байсан юм билээ те. Одоо ингээд муу замаар явцсан хүмүүс их байдаг шүү дээ. Тийм хүмүүс яг 10 жилдээ ч юм уу баг багтаа тийм жоохон тийм хүмүүс одоо спортоор хичээснээр айгүй тийм зөв зам руугаа амьдралынхаа төлөө гэсэн зорилготой болж эхэлдэг л те. Одоо ингээд буруу цагийг зөв өнгөрөөж сурж яах гэсэн үг л дээ. Одоо жишээ нь жоохон хүүхдүүд одоо ялангуяа 10 жилийн хүүхдүүд их одоо компьютер тоглоомд ч юм уу янз бүрийн юмд их одоо донтох ч юм уу одоо байнга тоглох ч юм цаг зав их буруу өнгөрөөд нь шүү дээ. Тийм биш одоо ямар нэгэн спортоор хичээллүүл ялангуяа түүндээ дуртай байвал тэгээд цаг гарвал тэр спортоор хичээлж тэр спортоор хичээл тэр спортоо одоо амжилт гаргахыг хичээж эхэлдэг. Тийм ч учраас одоо спортоор хичээснээр одоо хүний амьдрал те хүн төлөвшөхөд хамгийн чухал зүйл болж өгдөг юм болов уу гэж боддог. За дуусах та. За дуусах. Тэгжэн. Зураг. Хатлаас ивчлэг. Болоод шүү. Болоод шүү. Тийм юм болгоо шүү дээ. Чулуу юу нэг